Арангаа аймагт янгар төслийг 2023-оос 2025 онуудад аймгийн үе үеийн төгсөлтийн бусад ханиулагчтай хамтран хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд дархан цаазтай булган ууланд энэ сарын 21-ний бэлэгт өдөр 4 дахь удаагийн 21 янгрыг нэмж нутагшууллаа. Энэ удаад 5 тех бусад нь эм янгар ишиг байлаа. Энэ удаагийн 21 янгарын төслийн сүүлийн үйл ажиллагаа. Энэ ажилд 21 аймгийн 1999 оны төгсөгчд буюу Монгол 99 нэгдлийн 11 аймгийн 1000 гаруй төгсөгчд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль хамгаалах үйлсэд инхүү нэгдэж хандив өгч оролцжээ. Бид нар 23 оны хавар намар 2 удаа тавьсан бол 24 онд ингээд тавьсан. Одоо 25 онд тавьж байна. Тэгээд энэ удаагийн тавилт маань одоо ингээд хамгийн сүүлийн удаагийн тавилт болж байгаа. Одоо энэс хойш бол бид нар дахиж ийм олон тоогоор тавихгүй бай. Тэгээд ер нь бол янгар төсөл маань ер нь сүүлийн төсгөл шат руугаа явж байна. Тэгээд одоо бид нар нийтдээ бол 50 тоотлогоо янгар тавилаа. За энэс ингээ 2 жилийн хугацаанд 20 гаруй тонны ишиг авсан. Тэгэхээр эн чинь өөр нэг одоо тоотлогын хувьд бол 70 орчим болж байгаа гэж тооцож байгаа учраас эх жил бол 100 гарнаа. Ингээ 100 гарсан тохиол хүний оролцоогүйгээр өснө гэж үздэг ийм сайхан байгаа. Тэгээд энэ бол одоо сүүлийн 40 жил хийгдээгүй одоо ийм биологийн одоо тий хөгтөн буюу туурайтай амьтны хувьд шинэ газар нутагшуулсан юм анхны тохиолдол болж байгаа л гэж ойлгоход болно. За энэ байгаль технологийн чиглэлийн одоо маш том ач холбогдолтой, маш олон ач холбогдолтой энэхүү ажлыг Арангаа аймгийн одоо 99 төгсөгч нар анх санаачлан энэ жил Монгол 99 гээд фестивал маань одоо энэ жил яг энэ цаг хугацаанд Арангаа аймаг дээр болж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 21 аймгийн 99 он төгсөгчдийн одоо төлөөллөд цугларч үйл ажиллагаа явуулж байна. Бидний одоо хамгийн түрүүнд зорьсон ажил бол бид нар одоо нийгэмдээ тусдаа үйл заавал хийх ёстой. Тийм учраас Арангаа 99-ийнхнийхаа энэ санаачилсан ажлыг дэмжиж хамтраад оролцъё гэсэн өнөөдөр үйл явдал маань сайхан боллоо. Байгалийн зэрлэг амьтдын нөөц багасж байгааг судалгаагаар нотолсон байдаг. Үүний дотор зэрлэг янгарын тоотлогоо багасж Монгол Улсын хэмжээнд 31 мянга гаруй толгой байгааг хөдөө аж ахуйн сургуулийн багш нар хэлж байлаа. Ийм цаг үед дархан цаазтай булган уулаа нийт 2 ч ихэр ишигтэй сүрэг бүхий 70 орчим зэрлэг янгартай болж байгаад талархаж байлаа. Байгальд амьдрах зүй тогтоолоо идэж тижээлээд тоон хэмжээг тохирсон гэж үзэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн хөдөө аж ахуйн сургуулийн багш оюутнууд ирж янгарын амьдрах хүчин нөхцөл идэж тижээлийн судалгааг хийхээр эхлүүлж байгаагаа дурдсан юм а. Монгол орны биологийн байдлыг хамгаалах, зэрлэг амьтныг сэргээнд нутагшуулах энэ ажил бол одоо сүүлийн жилүүдэд нэлээд бас хийгдэж байна. Тэр дундаа бол хамгийн одоо нутгийн иргэдийн санаачлагаар янгарын маа сэргээнд нутагшуулах төсөл маань Арангаа аймгийн Булган уул орчимд бол 3 дахь жилийн амжилттай хэрэгжиж байна. За мөн одоо 2 жилийн үр төлтөөгөө нийлээд 60 гаруй толгой янгарын маа Булган ууланд бий болж байна. За яагаад энэ тоог хэлээд байна вэ гэхээр зэрлэг туруутан амьтны толгой сэргээнд нутагшуулж амьтныг одоо 50-аас дээш бодгаал буюу тоотлого амьтан байх нь тухайн сүрэг амьтан өөрөө бие дааж одоо үржил селекц хийх, амьдрах орчин нутгаа тэлэх ийм одоо боломжоор хангагддаг гэж судлаачид үздэг. Тэгэхээр энэ 3 дахь удаагийн ээлж маань бас энэ зорилго маань 50-аас дээш толгой болох зорилго маань биелж байгаагаараа бас энэ ажил ач холбогдолтой боллоо. За манай төслийн судалгааны баг бол энэ янгарын идэж тижээний судалгааг судлахаар энд ирсэн. За манай хөдөө аж ахуйн сургуулийн судалгааны баг агнур судал тэгээ янгар төсөлтэй хамтраад энэ янгарын идэж тижээл, янгарын тархац нутаг түүний нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, нийгмийн хандлага, экосистемийн үйлчлэгээ гэсэн тал бүрийн судалгааг хийдэг баг хамт олон ирээд байна. Тэгэхээр өнөөдөр энэ сайхан өдөр янгар нутагшуулах ажлыг хийж байгаа төслийн баг дотор манай хөдөө аж ахуйн сургуулийн биологи агнур судлалын мэргэжлийн ангийн оюутнууд барихаас нахуулаад тээвэрлэх, энд тавих хүртэлх ажлуудыг гардан зохион байгуулж байна. Тэрнтэй зэрэгцээд ургамлын нөөц бие үйлдвэрлэлийн мэргэжлийн ангийн оюутнууд янгарын идэж тижээлийн судалгааны дээжийг бааснаас ургамлжлын буюу яг янгарын хөдөөч зүүсэн цэгүүдийг аваад тэр цэгүүд дээр очиж ургамлын төрөл зүйлийн судалгааг хийж байна. За би ингээд өвүүлэл явж байхад бол манай янгирууд холдоо энэ цогтуул руу гарч өвүүлждэг юм байна. Тий. Цогтуул руу яг чиний хэлж байгаа бол үнэн яг цогтуул руу гарч өвүүлжөөд тэгээ замаараа усаа угаад мараагаа идэ тэгээд ингээд энэ хоёрын хооронд ингээд өвлж байна. Тэрнээс яг арлуугаа бол их лав ордгүй юм байна. Тэгээ бид нар чи арлуугаа орчхоор арийнхаа тоймын тагмаг гэдэг ингээд газрууд байгаа байхгүй юу? Хоошоогоо болохоор илүү нөгөө нэг модтой тий. Бүр энэ чи арлуугаа нилээ явж иж одоо бас хадлан бэлтгэдэг сайхан халбаатай ой мод ихтэй хатаа ус ихтэй. Тэгэхээр яг анх нөгөө нутгичсан газраа
ингээ байгаад ингээд цогтуул булгуул хоёрын хооронд одоо үлжээд ингээ хаварчаа цусаад эндээ бол үндсэндээ нутгчлаа. Ялангуяа Аранхай аймагт энэ жил зуншлаг их сайхан байна. За өнөөдөр ингээд булгуулын янгэр тавьж байгаа эсэлт ирлээ. Өмнө нь 2 3 тавьсанд би байхгүй байсан. Өнөөдөр их сайхан юм байна. Их ч олон сайхан янгэрууд яа сэтгэл хөдлөх сайхан байна. Яг ингээд булгууланд би ингээд байна гэж юусоо боддоггүй байдгүй. Тэгээд алхад ингээд явхад дандаа тааралж яадаг юм байдаг. Бас одоо төлөвлөсөн ч яваад чарагдаад байдаг. Их сайхан байна гэдэг одоо булгуул бас энэ нутаг орныхоо төлөө ийм сайхан юм хийж байгаа залуусд бас сэтгэл хөдлөх сайхан байна өнөөдөр. Тэгээд одоо булгуул маань одоо ингээд бас байнга ингээд харж хамгаалах эзэнтэй ингээд дахин тастай сайхан булгуул байна. Ингээд янгиртай бид нар бас ингээд явхад нөгөө тийг харж амгч их сайхан байна. Сэтгэл өндөр байна. Янгирын гадаад төрхөнд гэрийн ямаатай төстэй боловч биеэр том хүзүү богино бүдүүн чих 15 см хүртэл урт шовх хөл бүдүүн бахим сүүл 10-аас 15 см Дэлхийн биеийн урт 128-аас 167 см сэрвэгээрээ 105 см өндөр амьдын чин 80-аас 110 кг хүрнэ. Дэх гэдэргээгээ махилсан сэлэм хэлбэртэй олон түнх үе бүхий 120-оос 140 см урт эвэртэй юм а.